Самасан үзэгчтэй 3 саяны шоу нэвтрүүлгээ хэлэхэд бэлэн боллоо. Та гэртээ тухтан суугаад нэм гарынхаа оройг инээмсэглэж Мишель ядаж чумцж өнгөрөө гэдэг хэрэгэлцэхгүй байна. Бүсгүй ми чи инээмсэглэж яваарай. Муухай ааштай өсөж мушиж яваарай. Хай самасан оюутнуудаа. Та нөгөө 70,000 авч байгаа юу? Гөө ахаа байсан те. Тэгээ өмнө бол 70,000 өгдөг байсан шүү дээ оюутнуудад. Тэгээд сар болгон 70,000 өгдөг байж байгаа. Сүүлдээ нөгөө сурлагыг харж өгдөг болоо тэгээ 16 оноос өгөхөө болсон тий. Тэгэхээр би ер нь бол онц сурдаг оюутан байхаа болцсон болов гэж бодоод байгаа. Гүү үстэй тий. Хүмүүс бол одоо хамгийн чухал нь бол нөөтийн суглааны Азийг хүлээдэг болсон. Гэхдээ тэг шаардлагагүй. Бид инээдэнд хөрөнгө оруулна. Инээдэнд хөрөнгө оруулагч хоёр эрхмийг тайсан өрөө. Жүжигчин Бат Төмөр. Жүжигчин Баяр Магна. Яг ингээд инээдэнд хөрөнгө оруулах байгаа хоёр хүн. Гэтэ би яг Магнахыг харахаа яг нэг бүх юм шиг санагдаад яагаад чи нэг тийм. Гэтэ мөнгөтэй бах те би тань мөнгөтэй гэдэг чи эргэлзэхгүй байна. Тий ер нь юм байгаа. Юм байгаа те. Танд ч мөнгө байгаа ах би эргэлзэхгүй байна. Байна тэр цэфэн дотор байна. Цэфэн дотор мөнгө байгаа. Алтны хажуудах гуй шаарлна гэж өгөөдөг те. Би та хоёрыг цэфний хажууд байгаа болохоор өдөр болгон мөнгөж байгаа гэж итгэж байна. Ингээд хоёр жүжигчнээ суудалд нь урьж байна. Нэг зүйлийг заавал хэлдэг. Энэ бол нэвтрүүлгийн дүрм. Тайсан дээр гарч ирж байгаа оролцогч эхний минутанд хоёр жүжигчийн маань инээлгэж чадах юм бол 100,000 төгрөгийг хожих болно. 2 дахь минутанд инээлгэж чадвал 300,000, 3 дахь минутанд инээлгэж чадвал 500,000, 4 дахь минутанд инээлгэж чадах юм бол сая төгрөг. Харин 5 дахь минутанд инээлгэж чадах юм бол 3 сая төгрөгийг хожоод эндээс гарах болно. Энэ бол маш амархан зүйл. 3 сая инээж шоу нэвтрүүлэг. Хэрвээ та улс төрд хөшөө үзэж байгаа бол ихлээр манай тайзан дээр гарч ирээрэй. Бид нар инээж ивэл та амжилт олно гэсэн үг. 3 сая шоу нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Тэгэхээр би өөрийнхөө ажлын байрыг дандаа танилцуулдаг. Мэдээж манай хоёрын ард бол мөнгөтэй цэф байгаа. Миний урд бол мөнгөгүй ч гэсэн хоёр давчлуур байгаа. Энэ хоёр давчлуур бол эрх мэдлийн давчлуур. Би мэдээж бүх хүнээс өндөр сууж байгаа. Яг их хурлын дарга шиг. Ногоон давчлуурыг дарсан тохиолдолд шоу нэвтрүүлэг маань эхэлж цаг явж эхлэн оролцогч маань хоёр жүжигчний маань инээлгэж мушилзуулсан тохиолдолд би улаан давчлуурыг дарна. Цаг зогсно. Харин оролцогч мөнгө хожих болно. Миний урд энэ хоёр үзэсгэлэнтэй жүжигчин сууж байна. Энэ бол Бат Төмөр, Баяр Магна. Бүтэн өдрийн дур ширтэж агаад хизээ энэ хөв хизээ жомолцох гэдгийг яг өөрийнхөө хамгийн сайн мэддэг зүйлшгээ мэддэг болсон. Ингээд нэвтрүүлгээ эхэлж. За, ер нь бол энэ 7 хоног гайхалтай сайхан өнгөрсөн гэж бодож байна. Би та хоёрыг Мишель дүүрэн сайхан амарсан, одоо хүмүүст мөнгө өгөхөд айгүй тийм сэтгэл зүйн бэтгэлтэй байгаа гэж итгэж байна. Та хоёр бас бидэртээ сэтгэлээ овалцаач. Ааха, их л ухаарлаа. Ухаарлын 7 хоног байлаа. Яа, ямар өөрийн хит төвчнээс гарч байгаа биш. Голомтоос гарч байгаа. Голомтоос гарч байгаа. Өрөөлийн юм шиг л цацээ даа мөнгөийг. За, окей, баярлалаа. За, ингээд хамгийн ихнийхээ оролцогчийг тайснаа өрөө багш Булган Тамир. За сайн байна. Сайн байна уу? Сайн. Сайхан аварчиж гинөө? Сайхан аварчиж чинь. За, хонгор. Биш, Булган Тамир. Оо, миний хүүтэй адилхан нэртэй юм шүү дээ. Хэдвэр хүрсэн? Би оюутан гэхдээ бас багш л дээ. Оо, за хаана багшлтыг хөө? Энэ гитарын багш. Оо, ямар гоё. Ямар гоё. Санхүүц гитар тоглоно. Санхүү сурдаг аа? Аха. Төгс курс оюутан. За амжилт төсөө үзүүлбэрийн үзье хөө. За. За. За, цаг явуулаа Булган Тамир.
За би өмнө нэг азар найз охинтой байсан. Тэгээ санаандгүй гойцсон чи санаа сүргөө зөвшөөрсөн. Тэгээд манай найз охин тийм итгэгч охин байсан л та. Гэтэ тийм Есүс Христийн шашинтай биш. Өрний зурхаан гүн итгэгч. Тэгээ орой болгон ингээд даалгавар авдаг. Тэгээ давхар өөрийнхөө зурхааг уншина, миний зурхааг уншина. Тэгээ бид хоёрын болсон шалтгаан бол нөө өрний зурхаагаас болсон. Тэгээ яагаад болсон бэ гэж чи надад ингэж хэлсэн л дээ. Би загсны ордоо, би лусын амтан, чи үхрийн орд ингээд газар лусын амтанд орохгүй байна. Би лусын амтанг сонгох хэрэгтэй. Би матрик сонголоо гэж явсан л да. Яасан хямдхан хариу. Ястаа залуунаас дээл хайр байна да нэрээ. Азар нэг найз охинтой байсан гэсэн. Тий назар одоо бас найз. Одоо найз охингүй бай тээ. Одоо байхгүй. Яг ярьж ихэд яг салсан яг уншигтаа л гэж штэ. За. Маш хялбархнаар 100,000 төгрөгийг хармалчлаа. Тэгэхээр одоо 100,000 төгрөгөд эн чинь тавиад 300,000 төгрөг нэтлээ үзэх үү? Үзье. Оо. Цаг явлаа. За тэгээ манай найз охин саяхан таарсан л та. Тэгээ матрийн ордны залууг сонгосон нэрэл матартаа явж исэн. Гэхдээ надаас царайлаг матар байсан. Тэгээд манай гэр бүлийн харилцаа бол Яаваа. Чи айлын хүмүүс ингээд энэ телевизээр юм гамгүй хийж болж байгаа юм уу? Нээцээ. Одоо тэр залуу нь чамруу залах байх та. Би матар байна уу те? Тэ чи энэ салсан найз охин салсандаа харамсч явдаг юм биш те? Нилээн замж явдаг биш үү? Замнаа хорсоод явдаг юм байна л да. жоохон таарсан. Саламскан үтсээр байгаа бүр өшөө авчих үдэл гэж айж байна. Гү. За. Үргэлжлүүлэх үү? Үргэлжлүүлээ. Молодец, цаг явлаа. За манай гэр бүлийн харилцаа бол 3-2 харилцаатай байдаг. 3 эмэгтэй, 2 эрэгтэй. Тэгээ манай гэр бүлийн 3 эмэгтэй тийм турхыг зорьсон байхгүй. Турхыг бүр ингээ шашин мэдчүүдэд өглөө болгоныг хүрдээр үлчийтэ гэдэг шиг өглөө болгон чингээ үтсчи юмыг яаж үтгэх бас турцсан байж магадгүй гэд. Тэгээд ер нь бол манай гэр бүлийн хүнсний хоол хүнсэн турах төрлийн хүнс айгүйх одоо их нэмэгдээд эхэлсэн. Тэгээд ер нь бол тэрэнд манай аав бид хоёр бол их хохирж байгаа. Тэгээ манай аав Аав чи тавшигаас турахтай. торч яваад яг тань шиг л юм. Аавтайгаа хохироод ногоо янз бүрээр дэлхүү идээд хар талах овёс хивэг Гэр бүлээрээ турж байгаа юм эсвэл туранхаа хоёр нь тураад байгаа юм уу? харин яг нөө туранхаа хоёр нь л жоохон тураад байна. Би бас яг бас хамтлагтайгаа явж байгаа бас гохирсон л доо. Аха. Манайхан бүгд ерөөсө занаах чука мукач яг орой хоолмол идэггүй өдөр мөдөр. Тэгэхээр тэр өдрийг тэдний дагаад нэг өдөр явахаар боллоо би. За нэг дэглэн барьж үзье ер нь чадах нүгөө юу гэд. Тэгээ сүйтэй будаа захиалчлаа. 2-3 халбагдаад уурлаад. Би яг дотор нэг 4-5 бан шийдэж болдгоо мүү гэсэн юм. Үнэхээр хэцүү юм бэ. Тэгээ тэр өдөр чинь толгой өвдөөд ер нь хэцүү юм бэ. Гэр бүлийнхэн чамаа гохирож байгаа нэр ээж ихнэр чи хэлгээд бити хүүхдийг гохирогоо даа гэж хэлмээр ш. За баярлалаа. Магнаахын үгийг сонсороо. Анхаарал хайштай турч өгөхөөс дэлбэрч өгөх гэдэг өрөөнд ор явж байгаа. Би өгөхтэй ч гэсэн хөргөч рүү гарч байгаад өгнө гэдэг би бол яг ийм л өрөөтэй явдаг. Хүн ер нь ингээд эмчтэр ороход ерөөсө нойр хоолндоо сайн байх хэрэгтэй гэж бодож байгаа байхгүй. Эмч очингууд та хоолндоо хэрвэн, нойрондоо хэрвэн гэж асуудаг байхгүй юу? Тэгэхээр нойр хоол маш чухал юм шиг байгаа. Эдцгээ унтцгаа. Амжилт. За. Юу өрөөлөд байгаа би. Та хоолндоо хэрэг харж байгаа ёстой гэж хэлдэг бах тий. За ингээд цаг явлаа. За тэгээ манай аав бол их хохирж байгаа гэд ярьсан тийм. Тэгээд нэг удаа аав яг ингээд юм идчихсэн сууж байхгүй аав юу идчихэ гэж. Аав нь яг хөө ингээд мориндоо өгдөг авьяасаа өөрөө идэл сууж юм. Тэгээд нэг удаа би гүрийгээд сургууль дээр гүрийгээд энэ хоол идэг очсон байхгүй. Тэгээ яг өсч өгдөгийн даван дээр ээжээ өсч өглөө хоол өнө өсч. Үгүй минийхээ хоол алгын цай уучих гээд цааг нь өсч. Өн чи ямар дажгүй амттай цай өгч. Гойлонго тураах цай. Өсөж очиж тураах цай уучлаа штэ. Тэгээ би энэ сарын 1-нд хүүтэй болсон. Гэтэ банкны хүү. Тэгээ би хөдөөний оюут байхгүй. Хөдөөнөөс 4 жилийн өмнө орж ирсэн. Гэхдээ би хөдөөнөөс ирсэн ч гэсэн хөдөө бол надаас яваагүй. Тэгээд анх ирээд хөдөг их нуудаг байлаа л та. Тэгээд хөдөөний хүүхд тэгэхээр нөө замын гарцаар гарч байгаа бол хөдөөний хүн гэдэл тэгдэг. Тэгээд би нэг удаа нэг замын гарцаар гарчаа нэг шар алгаар боцсон замын гарцаар гарсан. Тэгээд яг замын гарцаар гарч нэг өсрэг урсгалаас машин ирээ загнасан байхгүй. Хөөш чи над Төөш чи над юу нэ? Хурц харуулагчин дээрээс холдооч гээд. Тийм нэг бөмбөр юм алгаар боцсон хурц харуулагч байсан. Одоо энэ натурын замд байдیں۔ Да.
Бас хөдөөний хоёр нөхөр мотоциклтэй ингээд явж байсан чинь ингээд хурц харуулагч таараад ингээд бодож модсон. Тэгээд хурц харуулагч дээгүүр даваад явсан. Хоёр хурдтай явж тэрийг анзаараагүй гэсэн. Сая юу вэ гэсэн чинь. Ингээд будгаар будсан юм байх чинь. Яасан зузаан буддаг нь овшнууд вэ гэсэн. Тэр шиг л. За яг сая төрний төлөө үзэж байгаад болторчлаа. Гэтэ үнэхээр гайхалтай байлаа. За бид хэсэгэн зурсан хөгжөөж чадлаа. Гэтэ чамд манайтай зөрүүш нээлттэй болно. Дахиад заавал хурж ирээрэй. Энэ бол 3 сая шоу нэвтрүүлэг. За За болгон төмөрөнд 4-р үе дээр хасагдлаа. Эхний 3 үе бол үнэхээр амархан байлаа. Тэгээд 4-р үе дээр чадчихна гэж бодсон, чадсангүй. Тэгээд залуучуудаа ирж өөртөө сориосоо гэж хүсэж байна. Сүчэндэ хязгааргүй ярьж мессеж бичих хэрэг та хүсч байвал яри бичи Мухачнаачик отсарам жолтгу Мухсулчэнд хязгааргүй яри хин интернетээр аялах дуртай миний сонголт яри татади Хуримтлал яг л таяг шиг ядрах үед түшиг тулгуур болдог. Үндэсний хуримтлалын хөтөлбөр Голомт банк. Ингээд тайснаа дараагийн оролцогчийг үрий. Дараагийн оролцогч Завхан аймгаас оролцож байгаа Мөнх Жаргал. За сайн уу мөгч жаргалаа. Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Чи бол яг инээлэх юм бэ. Тий. Манай зүгийн нүд хамартай Харин тийм ингээд байгаа байдлаа ер нь тийм. За тэгээд 11-р ангийн сурагч. 11. Зөө хэдгээр сургууль суртай? 11-р сургууль. 11-р сургуулийн 11-р анги. За Үний яриад байгаа юм уу? Гүн үнэн. Би чамайг зөв багшилт юм болов гэж бодсон. Юустэй. Юу сурагч юм. Тэр чи одоо баг хэд настай? Ээж хоёр буруу хөлцөг бол 16 тай. Уг нь эргэсцэн байгаа 0 2 гэж хэлдэг. Өлтрэг үст. За хоёр ах юм ба. Завхны улаастай төвийнх үү? Тэгээ уугуул нутаг болохоор Завхан аймгийн улаастай сум, суугуул нутаг болохоор Улаанбаатар гот Баянгол дүүрэг. За. За амжилтсан. Тэр Баярмагны ахыгаа жоохон нөхөрсөг илэглэлээ өгч юм гэж байна. Таны нэг хошин шогийн хэсгээс та бүхэндээ хүргэж инээд баяс бэлгэхийг хичээе. За. За амжилттай. Цаг явах уу? За яа. За намайг Баярмагны жүжигчнтэйг адилхан гэдэг. Тэгээд та бүхэндээ нэг хэсэг таллалъя. Бэр гойсно. Оо исмэг намайг юу гэнэ минийх үү? Гадаа ямар халуун байна вэ гэсэн. Намаа уншлаа. Исмэг балуусруу исмэн юу гэж байгаа минийх үү? Хайр дурлал үгүй бол хүн төрлөختөн хөөрхөлтэй аяа. Владимир Ильич Чапаев. Минийх үү? Чапаев гэдэг чинь хэн блэ? Ягаад Гонконгийн эрдэмтэн? Гонконг гэдэг чинь ямар улс гэдэг лээ? Ягаад тэ Арнольд Шварценеггерийн нутаг? Шварценеггер гэдэг чинь одоо хэн блэ минийх үү гэсэн. Ягаад энэ аяг зөвхөн нутгийн хүн шүү дээ. За тэгээд таны дараагийн ашин шогийн хэсгээс шүүгчгээд тэр хэсэг байгаа. Тэрэн дээр болохоор байна уу? Гэхдээ би уугаагүй. Хүн чинь 16 дэх хэрэг итгэхгүй юм чи би юу гэж уудгийг. Хүн Баярмагны жүжигтэндээ хэлсэн шүү дээ би. Яа инээс чи асууж болох уу? Юу яриад юу үлээ би чи юун дээр яаж тоглолоо гэсэн мартсан. Ийм бид юу үлээ. Тэгээ өөрөө ингэдэг нэг над руу нэг ингээ хараад байл л та. Сая тэгээд хэд минут дээр инээсэн бэ? 59. 59 дээр. Өө та чи өөрөө нэвтрүүлэг өөрөө байгаас би өөрөө юм дээр л инээд. Би үнэ ч хэлээ аргагүй. Аргагүй инээд юм байна. За энэ дээр би за одоо хааштай жомолцсон юм чи. За одоо чамд яг 100 мянган төгрөг байна. 300 мянган төгрөг дэтлээ 100 мянган төгрөг энэ чинь тавиад цаашаа өргөжлөх үү? Эсвэл бол 100 мянган төгрөг аваад гэртээ ярих уу?
хамгийн зөв зам бол гэртээ ирэх зам ер нь харидөө. Хайдгүй гэж. 100 аваад уу? Ахаад инээж их юм бэлөө. Бронзог өгчмөр л байна гэж. За чи өөрөө л мэд. За тэнч тавиад үзье. За Тин чи тавиад үзье. Зүгээр байгаа хөлтөд 100 цаас нь өрчмөө. Өөрөө нэлэгэрээ. За цаг явууллаа. За гоё нэг төвтэмэр шахах юм байна. 2014 онд билүү Масквар дагсан давхай мөнгөс тоглож байсан. За тэгээд тэрийг үзэх гээд би тантай зураг даруулсан. Одоо магадгүй эсвэл над руу найз үлтэй болоод тэрийг фэйсбүүкээс ороо харж болно. Алдрах таялаад даруулсан байдیں۔ За тэгээд тэндээ тоглолт эхлэхийн өмнө үзэгчтэй ингээд оруулаад суулгадیں۔ Манай тэнд 500 үзэгчтэй суудалтай. За тэгээд ороо суудлаа эзлээ байж исэн чинь суудал шахагдаад би нөгөө гуйж байгаа орцсон байхгүй. Манай нөгөө театрын даргын танд хүн байдаг. Тэгээд гуйж байгаа ороо суудсан байсан чинь гэтээ би мөнгө нь бол төлсөн шүү үнэндээ та бүхэнд хэлээд. Тэгээд сууж байсан чинь манай сууж байсан чинь хажууд суудсан нэг Минхо гэх имээ ирсэн байхгүй. Минхо чи жүжигээ тоглохгүй юм уу? Юу игээ энэ цуугаад байгаа юм бэ? Намайг тантай их андуурах шиг болсон тэр үед. Тэр үед нь би тэгээд имээдгүй эмээ би чинь юу штэ энэ завхаа ангион гонгол өгч юу сурагч юм уу маань гэсэн чи. Баярмагныг өгтөй. Харуулаа. Энд чи юу яриад байгаа юм бэ? Энд чинь сонь юм яриад энэ хүүхдэн юм шиг тантай их андуурдаг байсан. Тэгээд хүмүүс их жүжигчин Баярмагны ан гэдэг их хүндэлдэг таны нэрээр энэ дээлж явдаг. Хүүхдийн 100,000 төгрөгийг өөрөө гэж. Хөөсөө өөрөө яшиг шүү. Би л цэп авах. Яг чи нэр адилхан яг хажууд очиж зогсоо. Би яг чиний дагцыг хараад байгаа болохоор би мэдэхгүй байна л да. Нэр бас төстэй шүү. Та Завхай аймагт бодлоо хийгээгүй шүү дээ, тий? Зэнцэг мэрэнцэг шинэсэн юм шиг. Ямар ч байсан хурж ирээд Баярмагны ахыхаа тухайрлаа. Баярмагны ах чинь нэвтрүүлэг хэлэхэд өөрийнхөө юмд инээд гэсэн нэг удаа жуумалцсан. 100,000 төгрөг чинь чамаас буцаага авчлаа. Дараа нь ирж Баярмагны ахаас 100,000 төгрөг аваад баярлаа. За баярлаа. За баярлалаа. Нэгдүгээр амжилттай даваа гараад ирсэн боловч хоёрдугаар шатн дээрээ бүтэрлээ. Өөрийнхөө тактик алдаан сольж. Энэ шоу нэвтрүүлэгт орсондоо бол үнэхээр их баяртай байна. Хэдийгээр алдаа гараад ирсэн ч гэсэн надад бол үнэхээр их туршлага болно гэж бодож байна. Зурагтаар хардаг жүжигчтэй амдаар харьцаж өөрөө тэднийгээ инээлгэж чадсан нь миний хамгийн том зорилго болоод. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Олимп банк. Теста дараагийн оролцогчийг өрөө Тэмүүлэн. Хайрын нүдний шил. Йоо яах ч яана. Хийшээ гараа ичил яг уу. Тэтлэг шиг рүү. Тэгэл яар өстэй. Сайн байна уу мэдээ? За сайн байцгаана. За сайн юм байна. Зүгээр өстө ухаан хаалдаг өстө тий. Аюун санаа хэвэндээ ярих гэж байгаа мартаагүй тий. Мартаагүй. Яа эцэг. Чи угаасаа бүтлэхгүй юм уу эсвэл дөнгө сая юм болоо? Мэдгүй. Сайн сэгсрээ хийсэн биш. Тийшээ нэг хоёр инээд ч үсрээ явцгаагүй юу тий. Нөгөө нэг юу хаах нөө фалаш гарахгүй юу? Тэгсэн чинь юу юм бэ наадгаач хүмүүс мэддгүйсэн чинь фалаш гаргаж нэг нь үст юу зүвсэн бэ? Манд өгч гэлтэй өгч. Хой доторх юм халаа ичүү гэдэг. Намайг Тэмүүлэн гэдэг. Тэгээ би мэдээлэл бод технологийн сургуулийн 1-р курс програм инженер. Чи ер нь өөрийгөө хошин шогийн мэдрэмжтэй гэж боддог уу? Баг зэрэг байгаа гэж боддог. Баг зэрэг мэдрэмжээ мөнгө олгох боломж чамд байна. За тэгээд цаг явж эхэл. За. За тэгэл би ер нь өнөөдөр бороо үлтрээ босчихжээ. Өглөө босоод ёо цагаа харсан. 9 болж ид. Тэгэл хувцас өмсөөл тэгэл гарах гал яваад ирсэн. Бүдэр онцсон. Сая энэ бүдэрч онцсон яхаа л бүдэр онцсон. Ахаад автобус дотор явж байгаа л унтцсан идэв. Тэгээ бүр буудлага 3 давуулаа явцсан. Тэгээ 3 давуулаа зүгээр байхгүй тэгээ алхаал явж ирсэн. Тэгэл линчээ ирсэн чинь эхлээл кино урлагийн сургуульд ирсэн. Манай өгч чинь кино урлаг гээл кино урлагийн юу руу очиад гэрээ. Тэгэхээр би тийш очсон чинь. Тэгэл тийш очиад манаачаас насаас чинь энэ чинь 3 сая нэвтрүүлэг болж байгаа л үү гээл тэгс чинь. Үгүй энэ чинь нэг хоошо Монгол кино үйлдвэрийн тийш байгаа хэл. Тэгэл би тийш очсон чинь байхгүй. Эхлэг болоогүй байгаа гээл тэнгүүд. Дахиад би юу руу орсон. Боловсрол төв рүү яваал. Боловсрол телевизийн юу руу очиод тэгэл. Би яг
нэг зүйлдээ яг баттай идэх чинь. Чи яг орж ирэхдээ бүх инээдээ тийш асчих шиг боллоо. Тийшээс сүүж байгаа дахиад эхлэхөө. Нэрийн тэгсэн бохоо хамаг инээдээ тэр тэндлэг өшгөр өссөн гэдэг. Зайчихсан. Уцаа түүгээд нэг буцаж авч ирэхгүй яахгүй. Өөр юм бол бэлдсэн тэдэр нь жоохон нэг тийм болцсон гээл. Тэгэхээр наад чи бүр хамгийн агуу гэсэн юм сая нэг. Хамгийн инээдтэй гэсэн. Хамгийн инээдтэй гэсэн. Хамгийн инээдтэй нэстэй хамгийн инээдтэй л байл та. Уг нь чи хэдгээр үе хүртэл явъя гэж бодсоч. Дор ээж 3 л гэсэн л ахтай. Амжилт хүсье. За. Баярлалаа мэд. За баярлалаа. Хичээлд нь амжилт судлах амжилт хүсье. Нэвтрүүлгийн ивент төгч Mobicom. Үлээлтээс илүү үг. За үргэлжлүүлэх үү? Манай жүжигчин бэлэн байна уу? Бэлэн байна. Тэгвэл бид дараагийнхаа үнийг дуудлахад бэлэн болсон байна. Энэ бол Дархуул аймгаас оролцож байгаа Мянган зам. Сэбэцгэн үү? Хатмаг мянган зам байна. Энэ даяарчлалын нийгэмд өнөөдөр миний хов хүрэл хатмаа болоод хоолоо маань хүрэл баталга болчиход байгаа маа. За энд хөрөлцөж ирж усаас эрхэм хүндэд сайхан үдирчтэй болон энэ хоёр сайхан эрхэм хүндэд шүүгчтэй нэг сайхан мэдчтэй. Тэгээд та бүхэн дааган далантай верон өчөнтэй ботхон бөхтө хонын сүлдээ ямаас юмштай гахаа өгтө дахаа өндөгтэй машин бензинтэй уралдаа бодогтой усандаа нэгтэй дансандаа мөнгөтэй дахандаа зайтай хөлд өвчнөдөө сүдээ хөргөчтэй багта зоорндоо нөгөөтэй өдөө сайхан үдчихэд байна уу манайхаа. Баярлалаа. Сайхан үдчээ. Би бас байгаа шүү. Тэгээд би өөрийгөө товчхон тав хүндээ танилцуулъя. Би өөр Архангай аймгийн Уугуул Сэлэнг аймгийн Мандал сумын унган Яс ундэс өхөр Монгол ганцхан их нэртэй 2 хоохонтой 4 хүн зайтай 2 хүргэнтэй. Албан тушаал бол би өөрхийн тэргүүн, мэрэгжил бол машин хөдөлгөгч, гавьяа шагнууд бол нахиу руу уулчихсан юм байна. Сул тал бол би 2 сул талдаа дасархаараа сандгүй харин сүүлийн үед хоол ихтгэрээ шүлтээ онгочод байдаг болсон байл. За мянган замаа. Нөө цаг яваагүй байгаа учраас тий цаг яваагүй учраас ашиглаж байгаа юм. Болно тийм ээ. Болно. Дээштэй. Би яг өөрийнхөө үзүүлбэрийг үзүүлээд эхэлчлээгээс хагас авахгүй юу? Гүү. Мэдж. Ямар зорилгоор манай энэ 3 сая шавуунд орж байна? Би манай дүү дөнгөж сайхан пүрэс 30 машин авсан. Тэгээ намайг мялаж өгөөч гэсэн чинь надад мөнгө байдгүй. Тэгээд би зардлаар хийж орж ирчих эндээс мөнгө аваад очоо машин мялаах гэж байгаа. Замдаа 2 хоош ирээд чад очих. Тийм зорилготой байгаа тий. Тэгээ өнөөдөр сая зээгэндээ ирсэн байсан гараа явсан би өвөө ингээд уралдаанд явдаа гэсэн манай тий надаас асууж байна. Өө та том болоод юу болох юм бэ нэ? Би ямар бурхан болно гэлтэй шүү дээ. Тэгээд чимээгүй гараад ирлээ. Ийм гой тэмцээн уралдаанд орж иж тийм хэлдэж шүүгээд ингэсэн тий. За ингээд 3 сая төгрөг бол одоо таярт байгаа юм байна шүү дээ. Энэ хоёр таахгүй яг ардлын сэмэнд бол байгаа. Ард байгаа мó. Тэгвэл гордцсон царай надад байгаа шүү. Эхлэхэд бэлэн үү? Бэлэн. За тэгвэл таны цаг явж эхэллээ. За өөртөө асуулт хийчихье. Танаагаа манаден. За би өөрөө хараа гэдэг нэг хүнтэй бас би цухамттай ажиллаж байсан. Тэгээ тэр дээр нэг урдороо нэг залуу зөндөө танилцчихад маргааш өглөө яг бит хоёр өнөө нутаг буцахгаа явж байсан хараа жолооч тохоо явсан. Нөө танилцсан залуу дэлгүүртөө таарахгүй. Гэхдээ энэ нөхрийнш нэр хэм билээ гэхээр би маазараад хараа ирхний шидрүү заасан чинь нэрээ чи аригч штэ гэж авдаг штэ тий. За ингээд манай хүүхдийн нэг ангийн хүүхд гитэ хичээлдээ суудсан чинь үзэг байхгүй багш нагараа загнажсэн нэг хүүхд таалгонгуулаад багш нар. Өөш миний хөө орж ирээд чи юу вэ? Яагаад хичээлэггүй байгаад гэсэн. Агаа үзэг байна уу гэжсэн шүү дээ. Чи баяр магнаа инээдээ. За өөр ихлээр ярианд навцсан явж байгаад бас л багын юм тохиоллоо. Яг одоо мянган зам хахад 100 мянган төгрөг байна. Пүрүүс нь хангалттай шин. Тийм үү. За тэгтээ танд 3 сая төгрөг рүү хүрэх бас мянган зам байна. Та өргөжлөх үү? За би одоо ярьж байгаа хоорондоо нэг ганц эрхмийг зургийг бодож байна. Одоо 2 эрхмийг зурхаар бас арай амжихгүй болоо гэж бодлоо. Тэгээд энэс нь баярлалаа. Йоо, гоо нэр тоглоомог би жоо үсэж явсан юм байлгүй. Нөхөө хоол нүнэртэй дэсэн газ манай баяштай суужсэн юм шин. За баярлалаа. За цаг явуулаа.
Би лам ийм том хамаргүй. Өөр боловчлаа. Арга бананаг багнаа гэдэг нэг ийм хүн урд нь байжсэн да тийм. За баярлалаа ингээд манай шүүгч мөн нэнэсэнгөө инээсэн. Батарсан тийм ээ. За манайх өнөө хаахаа нэвтрүүлэг өгдөг. Манайх ерөөсөө тэрийг бас бодууштай юм байлаа. 3 дараас нь төрсөн хүү төрүүлсэн бэрэ монголчууд юу гэж хүндэх юм бэ? Мэдгүй. Завхаа бэр. За Мянган би дөнгөсөө такси дуудаас 17 болохоор такси манай хотыг мэддэг гэдэг чинь тэгээ замдаа асуусан танаа хаана байдаг юм бэ миний дүү мянган оюутны дотороо тэгээд оршууд газар өнгөрөө ахаргаа заалах дөнгөсөө заалах чинь ахаа мянган оюутны чинь оршуулсан газар Ай. За. Гахалтай цаг мөчөө өглөө. Мянган зам ахаа. Баярлаа. За одоо тэгээ мянганыхаа замаар гэртээ арх үлдлээ. Тэгдэ. За би энэ хоёр шүүгчтэй энэ хоёр номынхаа дээжийг барьчих. Баярлаа. Тэг. Миний хамгийн сүүлд асуу уран бүтээл ном байгаа. Инээхгүй ч байсан бол. Баярлаа. Орцоо хүмүүстэй ажилласан. Баярлаа. Тэгтээ мянган зам ахаа. Манай тайз үргэлжлэн нээжтэй та гарчаад эргээд ороод ирж болно шүү. Баярлаа. Таар бол хүнд мөнгө өгөх ёстой болохоос хүнээс юм авах эсвэл Энэ одоо хахууланд орох уу яах вэ? Уул төрөлд намаа өгсөн байсан болоос. Тэгсэн бол гахвал байна. Чамд оруулч байж 3 номтой орж ирээд чамд өгсөнгөө гараа авчлаа шүү дээ. За. Бидтэй үйл марсан шүү сайн. Чамруу чодод байсан уу? Би ятсдэр үндэж байгаа нэрээ бүргээд авчгаар лээ. Энд орж байгаа бүх хүмүүс яг тийшээ харж байгаа. Би яг дагцын одоо энэ хоёр жүжигчнийг харж байгаа. Надад ирэх мэт байгаа хийж анзаарахгүй л байна да. За яах вэ? Өнөөдөр боловсрол телевизээс зохион байгуулж байгаа энэ 3 сая нэт шоу уралдаанд бид Дархан хотоос ч бас орж байна. Монголд бас анх удаа болж байгаа. Тэгээд бас энэ тэмцээнд бас анх удаага оролцож байна. Тэгээд би бас 2 дугаар шатандаа бас унлаа. Гэхдээ хамаагүй өнөөдөр би өөрийнхөө яг оролцсон яг өөрийнхөө бүх үзэл бүрдэл би сэтгэл хангалуун байгаа. Магадгүй зүгээр дараа энэ шоу уралдаа мөн өсөө амжилтаа дахиад цаашдаа явагдах бол би бол дараагийн удаа ирээд алаад өгнө гэсэн би бодолтойгоор явж байна. Тэгээд оролцож байгаа бүх залуучуудаа ерөөсөө амжилт хүсье. Хамгийн гол нь энэ шоу гүшээ гой сайхан болоосоо гэдэг дээр өнөөдөр Ахмад одоо хүний хөвд ирж энэ наадамд оролцсон юм аа. Тэгээд энэ бүх оролцогчдоо би дахин амжилт хүсье. Тэгээд дахин ирнэ гэдгийг би амлаа та нартаа. Хуримтлал бол таны галгууламжтай үлдээх өв юм. Үндэсний хуримтлалын хөтөлбөр. Голомт банк. Та яриатай. Миний моби 14800 цоошин багсгарлаа. Шинэ хэрэглэгчдэд 3 сарын турш сар бүр 1 ГБ дата бэлэгтэй. Үлээлттэй сэлүүг Mobicom. Хуримтлал яг л будаг шиг амьдралд өнгө оруулдаг. Үндэсний хуримтлалын хөтөлбөр. Голомт банк. Бидэнд инээд хэрэгтэй байна. Дараагийн тайснаа гарч ирж биднийг инээд нарганаар бэлхаа хүн бол сандаг очив. Сайн байна уу? Сайн байна уу? Наваа сандаг учир гэдэг 1-р курс оюутан. За ямар үзэлбэр үзүүлэгч сандагчраа? Би ганцаарчлсан үзүүлбэр үзүүлнэ. За бие битгий бариараа гоё та. Чөлөөтэй ер нь урд хурд хүмүүс жанхдаг ч хүмүүс ч ерөөс орж ирээд биеэ бариад нэг юм ярих гэж байгаа л өөр юм яриад тэгэл уртлын цаг руу их харж яваад байна. Цаг нь дуусахаас өмнө юм амжуулчих гэж сандарч явсараад юу ч ойлгомжгүй болоод гараад байна. Цагийг битгий тоо яг хэлэх гэсэн юм аа зоригтой тайван хэлээд за гараарай. За тэгвэл цаг явж эхэллээ. Би багтаа нэг юм адтай тийм нэг зүггүй хөвгтэйс аахгүй. Багтаа наваг багт 5 доор ингээд хахад нэг тийм цахилгаан цогтөг бодолтой бөх гарч ирсэн. Тэр бөхийг тэгэл би ингээд 2-3 өдөр арайч мөнгөө цуглуулад авчихсан аахгүй.
Тэгээд аваад ангидаа өдөржингөө хүүхдүүд чадчихал гэртээ хараад гэртээ очиад аавдаа очиод богц ажиллах аав гэж хэлсэн за аав алуу тийгээл нааш аваад ирсэн. Тэгэл яг хоол хийжсэн үед би аваачаад өгсөн. Аав ингээд махан ирчихсэн. Тэгээ хоёр гарын завгүй. Тэгээ яг амар авах хэрэгтэй болоод тэгээд аваачаад өгсөн чинь аавад тэгээд ер нь бол амар загнуулж исэн. Нэг тийм болчихсон. Тэгээд би ер нь баримттай амар азтай хүн. Сайхан шүтээсийн нөгөө нэг оюутны танилцах үзлэг болсон. Тэрэн дээр би яг ингээд 10 банд гаргаж ирээд тэмцээн зохиосон. Тэгээд баримтны ингээд цааснуудын ингээд 50 явцсан аахгүй. Хувцаа тайлаад за анил гэж чадсан гэдэг. Баримт 50 явцсан чи яатсан гинэ загвар. Баримтаа ингээд одоо ингээд хувцаа тайлаад хин урт зам хүрэх байсан аахгүй. Тэгээд би болохоор ингээд ямар ч хувцаа тайлаагүй. Миний хажууд болохоор бүгд ингээд шалдаа. Тэгэл би болохоор яг дөрвчнээсээ байхын баримт гараж тавьж байгаа л ингээд богоон шиг ингээд тавьцсан аахгүй. Тэгээ ялгч болж ирсэн. Яг ингэж яриад 100,000 төгрөг авнаа гэж итгэж байсан байна те. Энд чинь өөрөө яг 100,000 төгрөг авах хэмжээний бас гоё итгэл биш үү? Тэр саяны инээлгий чадсангүй гэдгээ 58 59 тэр хэлээ хийчихгүй. Тэгсэн бол тэгэл бас энийг бас урдхийн оролцогчдыг харахад яг ингээ бантаад ингээ за нөгөө цаган дуучид тэгээд бантаад эвгүй байдалд орж байгаа тэр нь өөрөө гоё яг цэвэр инээдэн болж бас гараад байгаа байхгүй тий. За ямар ч байсан амжилт хүсье. Дараагийн удаад хурж ирээд мөнгө аваад гараарай. За баярлалаа. За баярлалаа. Нэвтрүүлгийн ивент төлөөлөгч Олимп банк. Сайн нэвтрүүлэгтээ орж гарч ирлээ. Ер нь бол их гонсгор байна. Амар баг бэлдсэн. Их бэлдээд орсон бол ялч 3 саяг бол авах боломжтой. Тэгээд сандрал их олон байна. Тэгээд баярлалаа. Хоёр мөнгөө гаргаж ирээд суух юм уу? Мөнгө харуул хүний бас шунал бас янз бүрийн хөдөлж магадгүй юм санагдаж байна те. Цэфэ онгорхоо сууж болох юм байна. Ингээд дараагийн оролцогчийг тайснаа өрье. Оюутан Балжинэм. За сайн бацгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Сайн байна уу энэ өдрийн мэнд хөө? Намайг Нямдарчин Балжинэм гэдэг. Шүтээс зурдаг. Шүтээс зурдаг. Тийм ээ. Юу тийм. Одоо инээлгэн гээл ороод ирөө. Тэгнэ. Олон юм бэлдсэн үү? Ерөнхийдөө та онгол богинохон хэмжээний онгоо. Онгоо бол татаана. Хөөе. За амжилт хүсье. За амжилт хүсье Балжинэм. За. Өнөөдөр ямар ч гэсэн Балжинэмийн үед Балжинэмтэй өдөр авах болтугай. Цаг явлаа. Үрдийн цагт дэмгүүг хоёр аж түр амьдран суудаг гэж гинэ. Гэтэл амьдралын эрхэнд сандлаа зараад аж түр амьдран зогсох болж гинэ. Сандлаа зараад тэгээд аж түр зогсдог болсон байхгүй. Суухан болоод. Суухан голт. Тайлбарчаад араас нь. Гэтэ нэг ойлгохгүй гэсэн сандлаа зарцсан шүү дээ. Тэгээд зогсчих шүү дээ гэдэг хай урдаас. Гол нь хэлэхгүй гол нь шин шүү дээ. Гол нь хэлж чадгаараас тэгээд инээлх гээл үзье. За 100,000 төгрөгтэй болчлоо Балжинэм. 100,000 төгрөг. 100,000 төгрөг. Дараагийн үед л орох уу? Харин 100,000 төгрөг штэ. Бити сандар. Өнөөс яг сандраад байна. Тэгээ саяны сандралт чи амар гоё инээдэн болж өгördөө л да. Цогцол дараачих тэр нэг үзчих. За 300,000 төгрөгөдлөө Балжинэм үргэлжлүүлж байна. Балжинэмийн үед Балжинэм дашнимтэй өдрөө холтгоо. Ингээд хоёр хосууд ингээд бие бинтгээ ярьж ийн гэнэ л дээ. Эмэгтэй нь залуугаас асууж гэнэ. Хараа би юу хамгийн төгс эмэгтэй мөн үү гэд нөхрөөсөө асууж ийн л да. Тэгсэн чинь нөхөр нь тэглгүй байх вэ? Чи бол хамгийн төгс эмэгтэй. Чи төгсөрч барахгүй. Бүр төгсөөс 50 кг-аар илүү гэд тэгж гэнэ л дээ. Төгсөөс 50 кг илүү. Энд их уруу татж инээд юм байна уу?
Айгуу сайн яа. Ари би тэнд зүг. Иймэрэ дахтай яг гэж инээс болохгүй юу эндээс нэг хөө. Чи яг нэг юм богдохоо яриад тэрийг бүр минутын турш тайлбарлаж авах чинь хамгийн нийттэй. Тэмгүй үгээр сандлаа зарцсан. Сандлаа зарцсан шүү дээ. 50 кг-аар илүү. 50 кг-аар илүү. Төгс эмэгтэйгээс 50 кг-аар илүү. Тэр ойлгох том чи бидээс бүр нэмэлт тайлбарлаа. За 300 мянган төгрөг. За ингэ болно хаа. Дахиад явахгүй мó. Шампунь юу шатсан бол шүү. Чи 20 эдгээр секундын дээр өргөслөөс очоод би чамаа дахиад нэг азаа үзчихээсэй л гэж бодож байна. Өөрөө бас ингэж зарим нь юучгүй яваад байгаа. Энэ баяр магнаа миний би буруутгатаад байгаа байхгүй юу? Хүүхдийн мөнгөөр гэж бодож байгаа шүү түрүүнээс. Би ч чамаа дахиад нэг үе явчих юм бол потенциал байгаа гэж харж байна. Үзэхөө. Өөрөө мэдээ нэг үтчихээ. За цаг явлаа. Нэг засварчин залуу ингээд моцикл ингээд засаад суучсан чинь нэг хүн хурж иртнэ. Энэ 2 дугуйтай моциклэн дээр чинь нэмээд 2 дугуй хийчихвэл машин болох уу гэд асууж юм л да. Тэгсэн чинь тэгвэл чам дээр 2 хүүхэд залгаад очих юм бол чи үнэ болох уу гэд тэг чинь. За нэг банкны ажилчин ингээд нөгөө банк руугаа залгаж ийн гэнэ л дээ. Сайн нөхөө танаа ажил төрөл хэрвээ гэ. Манай ажил сайн ингээд танаа ажил хэрвээ гэсэн чинь өө яна би буруу дууралгаа залгачжээ гэд тэгж байна. Ажил сайн гэдгсэн чинь Гүчиг өөрөө юу гэж яах вэ гэдэг би тэрэндээ нүнийч бүр ингээ бантаад яах вэ гэдэг. Чи яг чам дээр 2 хүүхд залгачвал чи үнэ болох уу? 2 хүүхд залгачвал гэдгийг дахиад нэг минутын турш хэлсэн бод яг нэг 500 мянган төгрөгийг асууж асуудаг байсан шиг гэж байна. Тэгээд үнэ шүү дээ. Үнэ бодсон. Тэгээд үнэ шүү дээ. Тоо бодооч гэж. Тэгээд эсэ бол тэ яг ингээл би яг бас ингээд ирээд миний бол гавлиас ингээл манс гэж энийгэд билээ арьсны нийлэх гээл бэлэн байлаа л да. За хайр хүүхдээ одоо чамаас байлаа. Тэгэхээр Балжины мачи 300 мянган төгрөг алдсан. 300 мянга шүү дээ, тий? 300. Чи 500 мянган төгрөг хойчих боломжтой байсан. 500 мянга. Тэгэхээр дараагийн удаад энийхээ төлөө амжилттай оролцоорой. Баяр хүргэе. Баяр хүргэе. Ядаж 10% 30 авал болох юм уу? Сүлжээндээ хязгааргүй ярьж мессеж бичих хэрэг та хүсч байвал яри бичих Мухэж таначиг утсаар амжилтгүй Мөх сүлжээнд хязгааргүй яри хин интернетээр аялах дуртай миний сонгож яри татади Өрөмтлөл яг л дахиад шиг өгөөж нь өсч үрцээр байдаг. Үндэсний хөрөнгөлийн хөтөлбөр Голомт банк. Ингээд нэвтрүүлгийн ивент гэгч Голомт банк. Дараагийн оролцогч бол Төв аймгаас оролцож байгаа Жамин Дорж.
За сайн хөөрхнөө. Сайн. Манай Facebook-ийн найз би чамруу хүсэлтийн болсон авсан байлээ. Авсан мөн үү? Авсан юм. Яа үнэхээр одоо. Аваагүй юм уу? Авсан бах уу? Авсан бах та тийм байгаа тийм. Чи хэд настай вэ? 27 настай. 20. 27 настай. Та үзэгөө. Facebook-ийн од хүнтэй юу яриад байгаа юм бэ? Би бас нэг харж ирсэн санагдаад байна. Тэр кино театр матад яадаг гэдэг тий. Тийм үү тий. Оо чи юу? YouTube тавьсан кино театрт очилж байгаа ингээ орж ирсэн. Тий. Жамка тэгэхээр яг минут явж ирэхээр энэ хоёр хүнийг нэлгэж чи мөнгөтэй болох боломжтой. За. Жамка минут явахаар инээлэг. Минут яваар уу? Жамка билээ. За билээ. За тэгвэл цаг явлаа. Би нэг 8 дугаар ангид байхдаа таквондогоор хичээлдэг гэсэн жил хичээсэн. Тэгээд намайг улсын авахт явах уу гэсэн байхгүй. Тэгээд ял гэсэн. Тэгээд улсын авахт яваа тэн дээр зогссон чинь тэн дээр зогсон хас 20 гэсэн байхгүй. Хитгэрэ гэдэг. Одоогоо зураг юу вэ? 10 гаруй жил юм уу? 16 настайсэн. Одоо чи хэдий хэлтий? Одоо 35 байна. Гасхуу нэмхүү. За үргэлжлүүлэхөө. За тэгээ. Тэгээд хасах хордоор зогссон. Энд чи юу гэсэн үг вэ гэсэн чинь хамгийн доод хэмжээ гэсэн үг. Жамка чиний 300,000 төгрөг ямар ч асуудал алга. Яг энэ нэрээр үргэлжлүүлэх үү? 300,000 төгрөг байна. Одоо чи хэрвээ хүсэх юм бол 500,000 төгрөгийн төлөө үргэлжлүүлж байгаа. Яриа ярихад дуусгах тий. За. Яриагаа дуусгая. За ингээд дараагийнхаа одоо юугаар явах чагаа зүгээр. Шууд яриагаа дуусгах байх чи нэг доо. За тайминг нэгэд байлаа гэж байна. За одоо 500,000 төгрөгийн төлөө Жамка цаг явлаа. Хасах оройсон. Яасан гэсэн чинь за тэгээ энэ би өөрөө юу сайн мэдэхгүй л дээ тэгээ. Тэгээд хэмжээ дээр гарсан чинь өөдөөс бах 6 настай гол гараад. Чи нэмдгээр. Зүгээр чи яг 10 секундэд яг 30 секундэд 500,000 төгрөг хийсэн. Одоогоор рекорд ивдсэн явж байна. Би өөрөө ирээд байна. Би бодохоор ирээд байна. Тэгээд 8 дахь анги хөх 6 дахь анги хүүхдүүдийг хэвх зодно өстэй. Санаа манаас амар аваа шүү дээ. За ингээд яг одоо 500,000 төгрөг байна. Чи хоёрхан шат авах юм бол 3 сая төгрөгтэй гэртээ арих чинь үргэлжлүүлэх үү? За үргэлжлүүлэх та. За. Яриагаа дуусгая да. Тэгээ нөгөө 6 наснаас гарч ирээ зүгээр гүүж ирээ зүгээр. Өөрөөсөө чэйжэрээ ингэж ороод идэв юм. Тэгээд үзээдээс хамгийн сүүлд нь алт дээр гарч ирвээгүү. Нөгөө дэд нүдсээр гад. Тэгээ гараад ирсэн нөгөө тэнгүүдэн шүүгч ингэж урдуур заасан байхгүй. Тэнгүүд нь шууд гүүж очоод ганц хөлгөө нөгөө хөвч унаад гис. Тэгээ босроод уйлаад нөгөө шартаа хөвч нь уйлаад. Тэгэхгүй яах вэ? 8 дугаар анги хөх 6 настай хөхтийг зодхоос нөгөөс нь ойлгохгүй яах вэ? Ой чи нас идэх жоохон гэж байж байгаа. Одоо яг өөр сэдвэр ихлээд. Барилд дуусах багштай үргэлжлүүлж гэдэг нэс ихэд цаашаа яах вэ гэж хөөгөөд байна. Тэгээ чи айлын эрхний алах жоохон хөх зодоод байгаа чи. Ээж аваад Ачаа. Би ямар хөөрхи юм. Би чамайг зодуудад мөнгөн медаль авсан болоо гэж бодож байлаа. За ингээд чи 1 сая төгрөгийг халаасалсан байж байна. Одоо ганцхан шат авахд 3 сая төгрөгтэй гэртээ харна. Яриж уулын дуусах үлдээ. Өөр их сэдвээс хэлье. Би дуусах хэлтэй. Тэр жахад Минут ч дуусчул яах юм бэ? Одоо нэг хитгэн мөрөл байгаа. Чи зүгээр хитэн мөрөөр хитэн сая төгрөгтэй болж байна. Харж байгаа та бүхэн. За ингээд Жамка цаг явах уу? За. Тэг амар шалтаа хөвгт байсан л тэр хөвгөд. Тэг уйлсан чигээр авах хөөгөөд би бүр тойр зүхтаад. Тэгсэрээгээд бүр ингэ чинь тойроо зүхтаад би зохиж алдгүй нөө чи уйлаад арай. Яг ингэ тэгсэр чи тэгсэрээгээд мөнгө медаль авсан. Оо санаа манаа
бас яг явчихсан. Зүгээр. Зүгээр 27 настай хүний санаагаар чи яг 3 сая төгрөгтэй олчлоо шүү. Яг ийм байдлаар 7 түүх бэлдсэн. Данс нэг дээр л ажиллаа. Чи зүгээр нэг бах би бас зүгээр хүсэж л да. Хамгийн тэр бас 7 түүхээс бас нэгийг зүгээр үнэгүй. За. Би түүхэнд өгөөд 10 5 сая гэж байхгүй тийм. Байхгүй. За. За. Чи зүгээр бас нэг ганц минутын бас хөрхөд тийм нэг яагаад өгөөш тохоо. Тэгээ яг хүүхэд гэж хардаг байсан. Одоо бол шал өөр л дөө. Одоо анаа гэж хардаг байсан. Таксид суухгүй юу? Таксид явахгүй юу? Нэг хүн гараар сууцсан. Тэгээ нөгөө цогтож асуухгүй байсан хөө. Нэг ах. Тэгээ таксинд явсан чинь нөгөө ах чинь амьдрал ярьж байна. Өө гэртээ очихлоо. Зүгээр ах нь гэсэн миний дөө тэрийг хайр, энийг хайр гэсэн. Тэгээ гэрийн гадаа буусан чинь минь дөө аваа тарьж явдаг юм шүү гэдэг чинь. Гэсэн чинь заахаа гэсэн чинь чи юу яг эмэгтэй мэдгүй те гэсэн. Таа бата идэх юм аа. Одоо яг тэг эмэгтэй хүн шиг хардаг болчиход байгаа юм аа. Хизээ ахуулах юм бол мэд. Найз охинтой юу? Байхгүй. Тэр яах вэ? За одоо 3 сая төгрөгийн нөхийг хүсэж байна. Баярлалаа. За баярлалаа. ийм амархан. Жаминдэрч маш богинохон скетчүүдээр маш хурдан